Дархан сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын хуралдаан өнөөдөр болж Дархан сумын 2025 оны төсөвт тодтгол хийх, Дархуул аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодтгол оруулах гэсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Улсын хурлаас улсын төсөв, аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар аймгийн төсөв тодтгосонтой холбоотойгоор Дархуул аймгийн 4 сум тодтголоо хийх ёстой. Энэ дагуу болон хэмнэлтийн тухай хууль зэргийг үндэслэн Дархан сум төсөвтөө тодтгол хийж, сумын иргэдийн төлөөлөгчийн хурлаараа хилцүүлэн батлууллаа. Манай Дархан сумын хувьд ч гэсэн тэр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт жишээ нь 39% буурсан. За нөгөө талдаа бол одоо нийт хэмнэлтийн хуультай холбогдох төсвийн зардал нэгж болгон тусдаа зохицуулалтаараа хасагдаж ингэж тооцогдож байгаа. Тэгэхээр нийт өссөн дүнгээрээ бид бүхэн бол 56 орчим тэрбум төгрөгийн яг санхүүжилт дотроо дүн шинжилгээ хийж, дээр хэмнэлтийн хуультай нийцүүлж хасах тодтголуудыг хийж ингэж бол баталж байгаа гэсэн. За энэ бол нөгөө яг цаанаасаа ботсон тооцоололоор бол хасагдаж байгаа. Тий. Тэгэхээр жишээ нь бол өнгөрсөн онд бол нийтдээ урсгал зардлууд дээр давигдсан мөнгөн дүнгуудээс бол оны төгсгөл дээр бол 800 орчим сая төгрөгийг бол үндсэндээ бол хэмнэгдэж буцааж бол улс тодтогчсон байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө юу юм гэхээр авч зарцуулах хуулийн заалт бол байхгүй. Мэдээж бол нөгөө тэр чин тоог, цахилгаан, ус дулаан гэдэг нөгөө яг юм урсгал зардлууд дээр гарч ирж байгаа мөнгөн дүнгуудийн л зарцуулах ёстой төсөв болохоор нэг үргэлж тухайн үед хэмнэгдэжсэн тэр зардлуудыг энэ онд нь шууд хасаад тодтогдоод өгч байна л гэж ойлгох хэрэгтэй. Энэ хүндрэл ер нь бол хүндрэл гарахгүй. Бид нар бол яг бүх тал дээр нь ингээд тооцоололуудыг хийж ингэж ажиллаж байгаа. Нэг үгээр хэлбэл хэтрүүлэгтэй буюу илүү гарсан зардлуудыг л татаж авах. Нэг үгээр хэлбэл өмнөх онуудын тавигдсан төсвүүд дээр за хэтрүүлэгтэй гарч ирсэн тэр төсвүүдийн зардлуудыг л энэ онд бол шууд татаж авч тодтогч байна л гэж ойлгох. Дархан сумд орон нутгийн 2 байгууллага, орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар 3, соёлын 3 байгууллага, ерөнхий боловсролын 12 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр бүх байгууллагын урсгал зардлууд хасагдсан байна. Ерөн зөвхөн хэмнэлтийн тухай хуулиар хасагдж байгаа зардлуудын нэр төрлүүд хэдэн хувиар буурж байгаа вэ гэдэг бол тусдаа ингээ хуульчлагдаад залтуудтай байгаа. Тэгэхээр яг түүн дээр нь нийцүүлэл энэ хасаг тодтголыг гэж байгаа. Дархан сумын хувьд бол зөвхөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт гэдэг ингээд аваад үзэхэд бид нар өнгөрсөн 2024 онд 3 тэрбум 909.2 сая төгрөгөөр бол бид нар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтуудаа баталчихсан бол сая 1.5 тэрбум төгрөгөөр хасагдсан гэсэн үг. За энэ нь бол яг энэ төсвийн тухай хуулиараа худалдан авах тухай хууль тогтоомжоор ч гэсэн 5 сарын 31-ний өдрөөс өмнө бид нар тендерийн үйл ажиллагаа болон худалдан авах үйл ажиллагаануудыг бүгднгийн зохион байгуулах юм хуулийн цаглбартай. За энд бол Дархан сумын засаг даргын тамгын газар хөрөнгө оруулалтыг хэлцээрээ дамжуулаад бид нар бүх үйл ажиллагаануудаа зураг төсвөө хугацаанд нь боловсруулж тендерийн үйл ажиллагааг нь шалгаруулж гүйцэтгэх байгууллагууд нь шалгарч гэрээ контрактууд бүх юмуд нь хийгдэж ажил эхлэх хэдий байсан ч гэсэн улсын хэмжээнд хасагдах тодтгол хийж байгаатай холбогдуулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтууд шууд бүтээн байгуулалтын ажил бол автоматар хасагдаж байгаа гэсэн. Тэгэхээр дээрх үйл ажиллагааг ч гэсэн бид нар үе шаттайгаар дараа жилийн төсвүүд дээр тавьж явах усаар аргагүй. Хэмнэлтийн тухай хуулиар хасагдж байгаа зардлууд хэдэн хувиар буурах нь чиглэл тус бүрээрээ хуульчлагдсан гарсан. Тиймээс тухайн ирсэн хуулийн зүйл заалтанд нийсүүлэн хасах тодтгол хийджээ. Дархан сумын тухайд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө энэ жил 3 тэрбум 909.2 сая төгрөгөөр батлагдсан байсан бол энэ удаагийн тодтголоор 1.5 тэрбум төгрөгөөр хасагджээ. Хэдийгээр Дархан сум хуулийн хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сард багтаан тендерээ зарлаж ажилт гүйцэтгэх компаниудаа сонгосон байсан ч улсын хэмжээнд хэмнэлт зарлагдаж сангийн ам төсөв хаасан ингээд үргэлжлүүлэн хасах тодтгол хийгдсэний улмаас 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй тухайлбал дэд бүтэц боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтууд зэрэг 16 төсөл арга хэмжээний ажлууд хийгдэхэргүй боллоо.